Монгол Улсын засгийн газраас дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч танд олох боломжтой санхүүгийн дэмжлэгийн талаар танилцуулъя. Монгол Улсын засгийн газрын 102, 103 дугаар тогтоолын хүрээнд сургалтын тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. Монгол Улсын засгийн газрын тэтгэлэг Монгол улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр эсэлтийн шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан үргэлжлүүлэн суралцагч бол 3-аас доошгүй голчтой байх шаардлагатай. Хэрв магистрийн хөтөлбөр суралцагч бол мэргэжлэрээ 2-оос доошгүй жил ажилласан байх. Докторийн суралцагч мөн 3-аас доошгүй жил ажилласан судалгаа шинжилгээний бүтээлтэй байх зэрэг нөхцөлийг биелүүлэх шаардлагатай. Засгийн газар хоорондын гэрээгээр суралцагч Засгийн газар хоорондын гэрээгээр суралцахад тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримтлах бөгөөд тэтгэлгийн хувьд сургалтын төлбөр болон дотор байрны зардлыг тухайн зардлын хэмжээгээр үндэсний статистикийн хорооноос тогтоосон тухайн жилийн хүн амын амжиргааны доод түвшингөөр тогтооно. Тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч оноо 2-оос доошгүй байх шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш үртэмжтэй боловсрол олгох хүрээнд сургалтын буцалтгүй тусламжийг олгож байна. Зарим эрэлттэй мэргэжлэр суралцагч нийгмийн салбарт хомсдолтой нийгмийн ажил, сэтгэл судлалын хөтөлбөрөөр суралцж буй суралцагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт тэтгэлгийг олгож байна. Зорилттой бүлгийн суралцагч Бүтэн өнчин хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрх, хөгжлийн бэрхшээлтэй эцэг эх, цаатан, урайнха, туваа өрх, Монголын сайхан бичигтэн уралдааны эхний 3 байр, нэг гэр бүлийн 3 болон түүнээс ихтэй сургууль сурдаг суралцагч нарт сургалтын буцалтгүй тусламж олгоно. Сургалтын зээлээр суралцагч Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлэр бакалавр, магистр, докторийн хөтөлбөр суралцж буй суралцагчдад хүүгүй сургуулаа төгсөөд 4 жилийн дотор эргэн төлөх нөхцөлтэй сургалтын зээл олгож байна. Засгийн газраас багш мэргэжлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх хүрээнд багш мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагчдыг дэмжих, төгсөөд 3-аас доошгүй жил багш мэргэжлэр ажиллах нөхцөлтэй тэтгэлгийг олгож байна. Танд амжилт хүсье.